За хулгайч одоо олон янзлаа. Түрүүн Ганбаатар гишүүн бас асууж байсан. Хуулийн хулгайтай тэмцэнэ гэсэн юм өрөөтэй энэ өрөөг дэмжиж ирсэн. Энэ их одоо гишүүд бол энийг сайн анзаардаг болсон баг. Ер нь хуулиар үг үсэг ямар их нарийн байдаг юм бэ гэдэг. Би ганцхан жишээ хэлье. Энтэй ганцхан хууль зүйн сайд тэмцэж чадахгүй шүү. Хуулийн хулгайтай бол одоо хууль тогтоогч хүн бүхэн тэмцэх хэрэгтэй. Намайг хуулийн сайдаар ажиллаж явах үед одоо энэ шинэ хоршоо өгний та холбоотой хуулийн төсөл Монгол Улсын засгийн газрын хуралдаанаар хэлцэгдсэн. Би энэ хуулийн төслийг үзэл баримтлалыг хууль зүйн сайд баталдаг би батлаагүй. Яагаад гэвэл энэ одоо маш их хэмжээний мөнгийг улс төрийн зорилготой гаргах гээд байна. Би 10 хуудас дүгүүлдэг гэж байсан. Хууль зүйн дотоод хэргийн сайдаас 10 хуудас энэ асуудлаар дэмжихгүй гэдэг санал өгсөн. За улмаар Монгол Улсын засгийн газарт улсын их хурлын дарга байсан амар өсгөлөн хэрэглэхийн сайд байх үед хууль зүйн дотоод хэргийн энэ бичгээр өгсөн саналыг хүлээж авлаа. Тусгалаа гэж хэлээд толбогдох заалтуудыг нь хасаад засгийн газрын хуралдаанаар хэлцүүлсэн. Засгийн газрын хуралдаанаар хэлцээд хууль зүйн сайдын санал тусгагдсан байсан. Өөрөөр хэлбэл энийг хасах, тэрийг хасах гэдэг заалтууд хасагдсан байсан. Тэгээд улсын их хурлаар ороод ирсэн чинь хууль зүйн сайдын засгийн газрын төслийг улсын их хурлд өргөн барихтаа зөвшөөрлөө гэж хянсан хамгийн сүүлийн хувилбарын төсөл нь өөрчлөгдсөн байсан. Өөрөөр хэлбэл хэрэглэхийн сайд амар өсгөлөн хууль зүйн сайдыгаа заллаад хууль зүйн сайдын саналыг тусгалаа авлаа гэж хэлж хагаад улсын их засгийн газар хэлцэгдээгүй хууль зүйн сайдын хянагдаагүй ийм хуулийн төслийг улсын их хурлд өргөн барьсаж баталсан байсан. Энэ бол би албан тушаалын гэмтэрэг гэж үздэг. Албаны бүрэн эрхээ хэтрүүлэх, албан тушаалын байдлаа ургуулan ашиглах гэмтэргээ гэж үздэг. Улмаар би энэ асуудал улсын их хурлд хэлцэгдэх үед байгаль орчны байнгын хорон дээр орж албан ёсоор протоколд хэлсэн. Та бүхний хэлцэж байгаа энэ төсөл болвол Монгол Улсын засгийн газраар хэлцэгдсэн тэр хууль зүйн дотоод хэргийн сайдын эцэслэн хянсан энэ төсөл биш шүү гэж би албан ёсоор протоколд хэлсэн. Тэгэхээр ийм хулгай хийгээ суртсан засгийн газрыг нь, хууль зүйн сайдыг нь, улсын их хурлыг нь, хуулийг нь хулгай хийгээ сурцсан явж байгаад үндсэн хуулийг нь хулгайлах гэж байгаад сая баригдаад таслан зогсоогдож байгаа. Үндсэн хууль бол Монгол улс, Монголын ард түмэн. Монгол улсын тусгаар тогтнолд халдсан хямбгаагч толгойг нь авах ёстой. Цэрлүүлэх ёстой. Хэн байх нь хамаагүй. Ард түмэнд үзүүлдэг байх ёстой. Энэ бол ард түмний эрх чөлөө улс орны тусгаар тогтнол төрийн бүрэн эрхт байдалд халдж байгаа асуудал.